Элэг нэг сэтгэл нэг эрхэм сайхан монголчууд түүний дотор өнөөдрийн сайн Улаанбаатар нэвтрүүлгийг шимтэн үзэж байгаа үзэгч та бүхэн сар шиндээ сайхан шинжилж гэнэ үү? Та бүхэн он цагт тарангорж тавтай сайхан хаварж гэнэ үү? За өнөөдрийн нэвтрүүлэгт өргөдөн оролцож байгаа манай хүүхдүүд бол монголчуудын үеэс үед уламжлан өвлөж ирсэн бидний улсын оршин тогтнох үндэс язгуур усаа нэрийн хуудас болсон соёлын бие төсвийг үеийнхэн дотроос уламжлан хамгийн сайнаар сурч хүмүүжж байгаа ийм хөөрхөн хүүхдүүд оролцож байгаамаа. За өнөөдрийн энэ нэвтрүүлэгт инх гэгэн, нандин эрдэнэ, төгс эрдэнэ, амин хүслэн гэсэн нэр нь хүртэл одоо нэг учир өгүүлэх ийм хөөрхөн хүүхдүүд оролцож байна. За энэ хүүхдүүдийг яагаад ингэж онцолж хэлхийн учир вэ гэвэл энэ хүүхдүүд одоо монголчуудын түрүүн хэлсэнчлэн оршин тогтнох үндэс болсон утга соёлын илэрхийлэл, соёлын бие төсвийг өвлөн уламжлахад суралцахаар барах үе тэнгийнхнээс төрүүлж бас өнөөдөр шагнал хүртэл аваад ингэж сууж байгаа тэргүүний өвлөн уламжлагч, өвөөсөө суралцагч ийм хүүхдүүд байгаамаа. За ингээд хүүхдүүд нэвтрүүлэгт оролцож байгаа хүүхдүүд Монгол уламжлал нар зүү эхлээд өөрсдийгөө танилцуулахгүй. Сайн бацхан уу эрхэм мөндөд үзэгчдээ намайг Ган толгын Амиуслан гэдэг. Би ерөнхий боловсролын 146 дугаар сургуульд суралцдаг. Бас Монголын үндэсний хүүхдийн жүжигчтэй амьд 10 сар суралцаж өөрийгөө хөгжүүлж явж байна. 2025 онд нийслэлийн шилдэг хүүхд алтан медалийг авсан. Өв уламжлагч, өвийн төлөөлөгч хүүхэд байна. Сайн бацхан уу, намайг инх гэгэн гэдэг. Би 96 дугаар сургуулийн 9А ангийн сурагчаа. За би Монголын үндэсний хүүхдийн кино академийн үндсэн жүжигч. За Монгол туурхтан олон улсын төслийн өвийн хэлж байна. Сайн бацхан уу, хүмүүсээ намайг нандин эрдэнэ гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 69 дугаар сургуулийн 50 ангид суралцдаг. Бас Монголын үндэсний хүүхдийн кино академийн жүжигчин. Монгол турхтай олон улс төслийн өвийн хэлж байна. Би 2025 онд нийслэлийн шилдэг хүүхэд алтан медаль авч байсан. Оны онцлог хүүхэд цом авч байсан. Сайн бацхан тунгалын төгс эрдэнэ гэдэг. Би 12 настай. Би одоо нийслэлийн ерөнхий боловсролын 40-р сургуулийн 7-гийн ангид сурдаг. Монголын үндэсний хүүхдийн кино академийн үндсэн жүжигчин. Монголикийн хамтлагийн морин уурч. Тэгээд 2024 болон 2025 оны нийслэлийн шилдэг хүүхдийн алтан медальтай. Тэгээ Монгол турхтан олон улсын төслийн өвийн төлөөлөгч тийм хүүхэд байна. Энэ хүүхдүүд бол өөрийн бяцхан оюундаа энэ монголчуудын бүтээсэн өв уламжлалыг суралцж байгаа ийм тэргүүний сайн хүүхдүүд. Монголчууд бид эх орон даяараа нийтээрээ өвөд хөгжт нялхасгүй энэ сайхан баярыг тэмдэглэж байгаа энэ өдрийг зориулсан нэвтрүүлэг болохоор би хүүхдүүдээсээ бас нэг хоёр зүйлийг асууя гэж бодож байна. За хүүхдүүд та бүхэн энэ баярыг одоо энэ өвлийг үдээд хаврыг ухтаж байгаа энэ баярыг яагаад цагаан сар гэж нэрлэсэн бол юу гэж бодож байна? Миний бодлоор цагаан гэдэг нь ариухан гэдэг утгыг илэрхийлдэг юм болов уу? За зүйтэй. За өдөрөө хэлцээ дээ. За монголчууд болохоор бэлгийн тооллоор явдаг. За европчууд болон одоо бусад улсууд маань болохоор аргын тооллоор явдаг. За тэгээд монголчуудын маань хувьд болохоор одоо өвлийг үдээд хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд одоо цагаан сараа тэмдэглэдэг. За тэгээд монголчууд маань ер нь бүх өнгийг одоо дээдэлдэг. Одоо бараа өнгөнөөс бусад өнгийг. За тэгээд цагаан өнгөн одоо өнгөнөөс одоо ариун цагаан одоо тэгээ бүх сайхан зүйлийг бэлэгддэг учраас тэр зүйл нь яг цагаан өнгө шиг байгаасаа гэж хүсээд цагаан сар гэж нэрлсэн байх гэж би бодож байна. За дараагийн хүүхэд нь. За би бол цагаан сарыг зөөж нэг баяр гэж боддог. Хамаатнуудтайгаа уулзаж амдлуу тайлдаг баяр гэж боддог. Мөн одоо цагаан сараар золгохдоо ахмад насныхаа гарынхан доороос нь золгодсон шүү дээ. Тэрийг одоо би таны төс тулуурж явна гэсэн үгийг илтгэдэг гэж боддог. За манай хүүхдүүд цагаан сарын тухай хамгийн ихний сэтгэлийг өөрийнхөө өнгө баясаар ингээ хэлж байна. Энэ бүх сайхан утгыг илэрхийлж байгаа цагаан өнгийг одоо төвлөрсөн зохицолбор нь
бол энэ цагаан сарын шинийн нэгний баяраа. За ингээд хавар болж өөр өнөж ус гисэж одоо нийтээр малчин монголчууд сэтгэлд тэнүүн сайхан энэ цагт бол цагаан сарын баярыг тэмдэглэдэг. За нөгөө төгөөр монголчуудын одоо өвлөн уламжилж ирсэн соёлын бие төсвийн төрөл зүйл байгаамаа. За соёлын бие төсвийн төрөл зүйл гэдэг нь юу вэ гэхээр одоо Монгол улсын засгийн газраас арайлт яамнаас гаргасан монголчуудын соёлын бие төсвийн үндэсний жагсаалтанд нийтдээ 7 айд 362 үеийг үндэсний жагсаалтанд бүртгэсэн байдаг. Үүний нэгд нь бол одоо бидний өнөөдөр тэмдэглэж баярлаж багтаж байгаа цагаан сарын баяр маань ордгоо. За цагаан сарын баяраар хүүхдүүд та бүхэн харж байгаа цагаан сарын баяраар бид хэрхэн гоёдаг вэ? Үндэсний хаан дээл хувцсыг өмсөж малгай бүс гутал зэрэг хувцснуудаар өөрсдөө буюу хүүхдүүдээ гоёдаг гэж би хавтаа боддог. За гэрийн хувьд болохоор одоо бүх зүйлийг одоо шинжилээд өмнөх одоо цагаан сарын өмнө нь бид нар бүгд их цэвэрлэгээ хийдэг. Тэгээд яг дараа одоо ирж байгаа жилдээ ингээд элбэг хангалуун байгаасаа гэсэн үднээс одоо ширээ засаж тэгж тэмдэглэдэг гэж би боддог. За зөвхөн манай хүүхдүүд бас ажиллаад өнөөдөр ч гэсэн өөрсдөө энэ цагаан сараар үндэснийхэн хувцсаар гоёж ирсэн байна. За цагаан сараар бол хүмүүс тэр жилдээ ахуй амьдрал нь ямар байхыг бэлэгдэж ирээдүгөө бэлэгдсэн хамгийн их тийм бэлэгдэлт баяр байдаг. Манай хүүхдүүд ч гэсэн одоо шинэлж баярлаж байгаа монголчууд таа бүхэн ч гэсэн одоо хамгийн дээдл нь ингээд мандах төрийн малгайгаан өмссөн байна. За мандах төрийн малгай гэдэг нь шулуун цэгц ингэж явахыг бэлэгдсэн хэрв уртаг хүргдгөө хөсөр газар ингэж хайдгөө хүн бүхэн одоо дээл өмсдөг. За дээл гэдэг бол манай үндэсний хувцас. Дээлийг бид нар юу гэж одоо хүндэлдэг вэ гэвэл дэгш төрийн дээл гэж. Дээл өмссөн хүн бол дэгш чулуухан одоо илүү хөдөлгөөн хийхгүй ингэж намтай сайхан явдаг. Учираас наацхан дэгш төрийн дээл нэрлсэн байна. За бүсийг бол юу гэж нэрлэдэг вэ гэвэл бүтэн төрийн бүс гэж нэрлэдэг. Одоо манай зарим хүүхдүүд өмссөн байна, хантаас өмссөн байна. Энийг бол хан төрийн хантаас гэж нэрлэдэг. За эцэст нь бол бид одоо гой сайхан Монгол гутлаа өмсдөг. Энийг нь бол дүших төрийн гутал гэж нэрлэдэг. Хүүхдүүдээс асуух нэг асуулт байна. Тэгээд цагаан сараар тоглодог энэ тоглоомны тухай та нар юу мэдэх бол? Ер нь бол шинэлж явахтай хүмүүс бол нэг тэгж тоглоод байдаггүй. Яг хаврын тэргүүн сарын шинийн нэгний буюу өмнөх өдөр буюу битүүний өдрөөр одоо айл тийм алаг мэлхий тэгээд чагаагаар ерөнхийдөө их тоглодог. Одоо морь уралдуулах, шагаа шүүрэх, өөр шагаа няслах гэх мэтийн тоглоомнуудыг тоглож нааддаг. Шагаа гэдэг нь юу вэ гэхээр одоо малын шаант ясны үзүүрт байдаг. Ийм дөрвөн талтай цул ясыг хэлдэг. Нийтдээ бол эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар бол шагаагаар тоглодог 80 гаруй тоглоом байна гэж үздэг. За Монгол хүүхдүүд бол бүр нялхтаа бол одоо шагаа нясалж эхэлдэг тийм ээ. За дараа нь тэгээд шагаа атгах, морь уралдуулах, дөрвөн бих хаях гээд за хамгийн том нэлээд далайцтай том тоглоом нь бол битүүний өдөр тоглодог. Одоо алаг мэлгийн өрх гэж тоглоом байна тийм ээ. За энэ тоглоомоор бол өвгөд төгсөд өтгсөөс эхлүүлээд нялх байлжир хүүхэд хүртэл тоглохдоо бүгд баяртай байдаг. Та нар ер нь ямар тоглоомоор тоглох дуртай вэ? Шагаанатгаа уламжлалт тоглоомын дундаас би шагаан нислэгт нь илүү дуртай, сонирхолтой надад санагддаг. Манай өвөөгийн надад зааж өгсөн нэг юм ясан тоглоом байдаг. Хоёр шагаатай. Тэгээ хоёр шагааг нийтлэлд нь оруулдаг. Тэр тоглоом надад одоо их сонирхолтой санагддаг. Ягаад гэвэл одоо тэр одоо шагааг одоо яаж нөгөө талд нь гарах уу гэд одоо миний тарих ажил нь одоо тэгээ бас тэр утас одоо яс тэр эд зүйлтэй харьцаж яхад одоо миний гарын мэдрэхүү хүчин гэх мэтэр тийм байдаг. За надад бол морь уралдуулах, алан мэлхий өргөх гэсэн
хоёр тоглоонд би дуртай. Минийхээс адилхан морь уралдуулах дуртай. Яа уралдаан тэмцээнд оролдох тэгэл ялах нь амар гоё мэдрэмжтэй байдаг. Тэгээ болохоор дуртай. За манай хүүхдүүд бол үндэснийхээ энэ тоглоом наадгаагаар бол тоглодог байна. Тэгээ ямар ч үс одоо морь уралдуус тоглодог байна, бөгцөг нясалдаг байна, тийм ээ. Алаг мэлхийн өөрс тоглолт юм. Голчлон шагаар тоглодог наадгаануудыг хийлээ. Монгол тоглоомын наадгаан ач холбогдлыг өөл хүүхдийг одоо зохион байгуулалтаа сахилга хоттой байхад сургадаг, тийм ээ. Тоглоом тоглож байгаа хүүхдүүдийн нүдний хараа сайжирдаг, тийм ээ. Нөгөөтэйгүр бодоход бол энэ тоглоомуудыг тоглоход бол эвдүү шаарддаг учраас хүмүүс их эвдүүтэй одоо нарийн нямбаа болж сурдаг, тийм ээ. Гэх мэтлээ энэ Монгол наадгаан ач холбогдол бол маш их. За ингээд цагаан сарын баяр сайхан болж байна, тийм ээ. Цөмөөрөө сайхан явж байна, өвөд хөвгчдийн одоо тохиогч сайхан зоолгож байна, тийм ээ. Ялхстан алгын дээш харуулад бэлэгсэлт өгч байна. За та хэд маань айл их хэсэж альбом их цуглуулж байна уу? Цуглуулж байгаа. За хүмүүс хөвчлээ ямар бэлэг өгч байна? Аймс их өгч байгаа. Тэгээ шоколад их өгч байгаа. Валентинаар авч чадаагүй шоколаднуудаа маш олныг авч байгаа. Нэг бас их өгч байгаа. За бууз хийдэж байна. Бууз идэж байгаа. Нэг айлд одоо тохиолбол хэдэн бууз идэж байна? Нэгээс 4 буддаж Гүү. байна. 5 бууз мус бол идчихэж байгаа шүү. Тэгээд энэ бэлгнүүдээ бол цааш нь гэртээ авчиад хадгалаад Хадгалаа дараа нь зарлаад үзсэн. энэ Монгол ёс уламжлалаа хүүхэд бүр хичээгээд суралцаад энэ өвгөд хөгжтөөс өвлөд уламжлуулаад хадгалж хамгаалаад цаашдаа энийг сурснараа судалж сурталчлаад ингээд Монгол даяараар өв их соёлынхаа далайд бүгд сумбаж энэ сайхан өв соёлоо хадгалж хамгаалахын үлзээтэй ирүүлгийг бас дэвшүүлье. За ингээд сар шиндээ сайхан шиндээрээ